Монгол Улсын статистикийн тухай хуульд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр цаг ашиглалтын судалгааг 4 жил тутам зохион байгуулахаар заасныг үндэслэн үндэсний статистикийн хорооноос энэ онд цаг ашиглалтын судалгааг орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор судалгааны мэдээлэл цуглуулалтын ажилтнуудад зориулсан бүсчилсэн сургалтыг 3 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Тус сургалтад Ховд, Говьалтай аймгийн статистикийн хилцээний дарга мэргэжилтэн судлаачдын төлөөлөл 10 гаруй хүн хамрагдаж судалгаа явуулах зарчмын талаар нэгдсэн мэдээлэл авч байгаа юм. Цаг ашиглалтын судалгаа 3 дугаар сарын 20-наас эхлэх бөгөөд 1 жилийн хугацаанд үргэлжлэж, өрг гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарлалт, хөстэй болон хөсвийн хөдөлмөрт хүн амын зарцуулж байгаа цагийг наривчлан гаргаж, хүн амын амьдралын хэм маягийг тодорхойлох юм а. 4 жилийн өмнөх судалгаагаар өрг гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарлалт, хөстэй болон хөсвийн хөдөлмөрт хүн амын зарцуулж байгаа цагийг хүйсээр нь ялган тодорхойлжээ. Тухайн судалгаагаар эмэгтэйчүүдийн дийлэнх нь хөсвийн хөдөлмөр эрхлэж байна гэсэн дүн гарч байсан байна. Тиймээс энэ жилийн судалгааг илүү наривчлан гаргаж, хөсвийн хөдөлмөр эрхлэж буй шалтгаан хүчин зүйлсийг тодорхойлохоор зорьж байгаа юм байна. Судалгааны үр дүн бол одоо Говьалтай манай хоёрын аймгийн судалгааны үр дүнгээр баруун бүсийн одоо аймагуудын хөлстэй ба хөлсгөө хөдөлмөрийн эрхлэлтийн одоо үр дүн гарах ёстой. Энэ юуг харуулах вэ гэхээр зэрэг гэртээ одоо хүүхдээ хараа сууж байгаа өндөр настан одоо эмэгтэйчүүд, голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ингээд янз бүрийн одоо гэрийн ажилд ямар ч цалин төсгөө одоо амьдрдээ штэ. Энд одоо хичнээн цаг минут зарцуулж байна. Яг хөлс мөнгөөр яаж одоо Монголын нэг өрхөд хичнээн хүн байна. Хүүхэд нь ханиад тусаад эмнэлэгт хэвдэх хичнээн төгрөгийн зардал гарч байна. Хичнээн цаг минут зарцуулж байна. Эрэгтэйчүүд нь одоо ажилдаа алгатаж гэсэн хэдийн ажил албандаа хэдийг зарцуулд юм байна. Эмэгтэйчүүд нь хэдийг зарцуулд юм байна. Үр дүн гаргаж ирснээр Монгол айл өрхийн одоо хөстэй хөдөлмөрийн үр дүн гаргаж эдийн засгийн тооцоонд одоо суур мэдээлэл болж ашиглаж байгаа. Энэхүү сургалтын чиглүүлэгчээр үндэсний статистикийн хорооны ахлах шинжээч Алтан цэцэг, шинжээч Бендрианаар ажиллаж, судалгааны арга зүй зохион байгуулалт, судалгааны ахлагч ярилцлага авагчийн гүйцэтгэх ажил, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хэлээ. Мөн өрхийн болон 5 хүртэлх насны хүүхдийн асуулга маягтыг хэрхэн бөглөх тухай зааварчилгаа өгч, таблет дээр судалгааны програм ашиглах, кодлолтын дадлага хийж байгаа юм а. Тус судалгаанд Ховд, Говьалтай аймгийн 700 гаруй өрх хамрагдана.